хоёр дахь гейм явна. Чампагийн эсрэг тэр үдэн тэнгэр мэдэг багийн хоёр дахь гейм. За. Тим нэгийн хувьд Балатон Малчи бандж байгаа. Тим хоёр Тины Васлог бандсан. За тэгээд тим хоёр ихний пикээр Петлод авч байгаа бол тим нэгийн хувьд хоёр пик дараалж ийн. Тэр нь Nex болон Axe гэсэн хоёр баатрыг авч байна. За одоо тим хоёрын хувьд нэг баатар пиклээд нэг баатар бандна. За support баатар бол тийм хоёр ихний элчин шууд авчиж байгаа юм байна. За void авч байна. Carry house хийж байна. За тэгээд 3 дахь баатар бангаар Esladar-ыг бандж байгаа бол team 1-ийн хувьд 3 дахь бангаар Lena бандж өгөөд team 2-ын 4 дахь бангаар Abaddon house хийж байна. За одоо team 1-ийн 4 дахь бан хийгээд 3 дахь пик хийн. 4 дахь бангаар нь Omni Knight бандж өгөөд за 3 дахь пикээр Viper авч байгаа юм байна. За team 2-ын 3 дахь пик Leon олж ирсэн бол team 1-ийн 4 дахь пикээр Witch Doctor олж ирээд team 2-ын 4 дахь пикээр Улсаа олж ирж байна. За ингээд за team 2-ын хувьд Улсаа голоор явах гэж байна. Leon Void хоёр дээгүүр явах гэж байгаа бол Petlod ганцаараа доогуур явах юм шиг байна. За харин team 1-ийн хувьд Viper голоор яваад Nex дээгүүр явах гэж байгаа юм байна. Witch Doctor Axe хоёр нь доогуур явчихъя гэж байгаа юм байна. За Wast-ийн хувьд Viper нэг team 1-ээс нэг хоёроо хоёулыг наваагаад ирсэн. Team 2-оос нэг Wast-тай гасч ирээд дээдлэр хүндээ тавьж байгаа юм байна team 2-ийн хувьд. За дээдлийн bounty-тэй зодон болох юм байна. За Void Leon 2 бол Viper-аас хараад ухасч чинь. За үгүй нь босож ирээд зодолдоод. За Impel-дэж аваад bounty-го Void гоё авлаа. За доор харин Petlod усаа 2 Witch Doctor-ыг илүүрхэд мөн bounty авчим. Ингээд team 2-ын зүгээс Champa-гийн зүгээс 2 map дараалж ихний 2 bounty хоёуланг нь аваад тал XP-тэйгээс хийж байна. Тал XP авсан баатар 2 зэрэг унахад л шууд level нэмдэг байгаа. За team 1 2 хоёулыг нь аваад гацсан байсан. Нэг баатар шууд голын лен дээр зооч өгöd. Нөгөө баатар дээдлэр өндөө зоогд гэж байна. За Viper мэдээж гол дамтыг өгöd тоглож бах. За доор харин Nex Petlod-ийг соло тоглож байна. За доор бол хин асуудалгүй явчихаар харагдаж байна. Petlod зэрэг тойрохгүйгээр skill-ээрээ зэрэг аваад Nex нь цохилт сайтай учраас тусаанах учраас цохоо зэрэг аваад доорын найдалд явж болохоор харагдаж байна. За дээдлийн хувьд харин Axe зэрэг таслуулж эхлүүл шууд тулаан эхлэх бах. За тэгэхээр тэхгүй юм байна. Таараас ингээд шууд 4 цохилт авчлаа. Бага левелтэд ингээд шууд цусан талдаа осчихлоор илүүгээ шууд алдчихдаг байгаа. Уушилж чадахгүй болоод. За Leon хойно зэрэг бүлдээ төгсөн. За Witch Doctor Casca шийдсэн. Leon-ы хувьд Impel авсан байгаа. Гэхдээ Impel хийхгүй цохилцохыг илүүд үзэж байна. За зэрэг пүүлсэн хитээч өөрийн тэр хороо цэнэс нэг ч зэрэг үргэлжсэнгүй. Тэгээ одоо энэ үргэлдэггүй хороо дээр энэ нэмэлт зэрэг орж ирэх ингээ шууд 8 зэрэг бүшлээд аваад. Тэгэхээр ер нь яг ингэж пүүлдэхээр болвол баг пүүлдэггүй байсан илүү Axe-ийн өдөөс тоглож байгаа нөхцөлд бол яа нөө пүүлцэн зэрэгүүд ингээ гай болж байгаа маа. За ингээ пост маш амархан авлаа. Хэрвээ зэрэг байгалуу татж байгаа бол тэр татсан өөрийнхөө хороо зэрэгнээс аль болох зэргийг атаклаад denial-аад устгах хэрэгтэй. Өөрөө байгалыг нь бас зохихгүйгээр харж агаад өөрийн хороо зэрэг талаасаа доошлон гуйтал шууд устгаад байх хэрэгтэй. Тэгээгүйгээс улмаас маш олон зэрэг дээр Axe-ийн 3 дахь skill маш өндөр chance-тэй болоод амархан damage-тэй First аваад Void нь одоо ингээ улаачлаа. Тэгэхээр дээр шууд team 1 бол илүүгээ авч байгаа харагдаж байна. Зэрэг пүүлдсэн бодож байна. Эсвэл энэ байгалыг үржүүлээд пүүлдэж болно.
Тэгхийн бол өөрөө байсан байгаагүй тэр холооцлыг хоёр үйлчүүлсэн байгаад хангалттай авчдаг. Тэгэхээр нөгөө талуугаар ямар ч үр хөцгөөс явуулахгүйгээр XP-г ингээд байхгүй болгоод левелийг нь хоцрогдуулаад өчтдөг байгаа. За усаагийн доод нэг илүүшнээ тавьсан. Нөгөө илүүшнээ хайчулсан юм алга болцсон байна ямар ч байсан. За өөрөө голд нь улаан гутлаа авцсан. За Viper бол нэг урагшилж үзсэн. Арай биш юмаа гэдээ ухаж явах шиг байна. За Axe цэрэгээ таслах гад ороод ирсэн. Одоо энэ дээр нь Witch Doctor нэмж ирэхгүй бол ингээд Leon гаднаас цохоод Axe-ийн цус нь байхгүй. За ямар ч байсан Kala оруулчихлаа. Witch Doctor Casca бол шийдсэн. Тэгтээ цэрэг цогчлоо. Вич нь урагшаа биеэрээ дайраад өгөх хэрэгтэй. Тэнд Void баг цэргүүдэд унах гатлан тоосл хүн байна. За нэгээ авсан бол нэгээ нэг үсэх баг. За Witch Doctor цэргүүдэд тав цохиулан байж араас нь хөөсөн. За маш гоё мод идэж байна. За back track нь орчлоо. За хараад тэгээ дараа Leonтэй зодтолч юм байна. Axe нь бүр байхгүй болсон. За энэ нэстэ онцгүй юм боллоо. Тим нэгийн зүгээс Void-ийн back track гоё ороод хойноос нь Leon орж ирээд Witch Doctor тэр чигтээ Void-ө хөөлгүүгээд Leon-тэй зодтолтой зогсчлаа. Энэ үеэр Axe араас нь орё гэсэн чинь усаа голоос гүгдээсэн учраас босч байгаа юм байна. За дээр нэг илүү байж байгаа. Тэгээд уналт хийгээд жоохон хэцүү болчихсон. Одоо дээдлийн тим хоёрын бата цус хостонд авчрахгүй бол одоо ингээд шууд унж байгаа харагдаж байна. За Void-д унсан баха. За унахгүй үлдэж чинь үгээ хаасан унж байна яалтчгүй. 2-2 өгчүүлсэн байх. Cask юу хоёроо. Melodic төлөө. За доор бол ойлгомжтой ингээ хоёр талаасаа ингээ сайхан асуудалгүй тоглолцсноо. За Leon доо шууд оосч байгаа юм байна. Witch Doctor нь өөртөө зохиолт аваад Axe нь шууд гүрийж ирээд татаад. За Void нь бууж ирээд мэдээж цохилцохгүй байлгүй дээ. Цохилцож юм байна. За тийм баха ухсан дээр яачсан. За одоо харин ингэж цусаа багасгаад авсан тал нь яавалтай дахиад цус аваад дүүрээд байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хэд нь бүтнөстэй болж бууж ирээд гээд ээлжлэл нэгээ килдээд дээ адилхан юм болж байна. За усаагийн хувьд Quaden бидэд улаан гуталтай Astouch хэлттэй. Яагаа мэдэхгүй л голд байгаад байна да. Viper-ийн хувьд усааг усаа кола хаяа явчихад байгаа учраас бас нэг яахгүй байгаа юм болоо да. Урагшаагаас давамтлахгүй байгаа юм болоо гэж ойлголоо. Viper бол шууд урагшаа зөгтөө гарах хэрэгтэй нөхцөлд бол. За тэгэхгүй юм шиг байна. За сая бол үлтэй үсэг андаад хийсэн гэж ойлголоо. Үлтэй даасан хинэ ямар ч алах тийм юу харагдсангүй. Биеийн хөдөлгөөн харагдсангүй. Тэгэхээр юу яасан бах? Үсгээ андаад үлтэй даасан бах. Viper-ийн хувьд нэгэн тийм 2 маанатай гасан юм чинь. Ер нь бол маанагаа дуустал монжоод байх хэрэгтэй. Ойртон гутанд л юуны тунд энэ дээр ваа заасан билээ тийм ээ. За дээр харин Axe калтж болоод Witch Doctor бүх скилээ хийсэн байна Void. Тэгээ Void нэг цогцолтой үлдээд өгөхөөсөө өмнө вакуумдад амжсан байна. За Witch Doctor харин эргэж хасж байгаа харагдах юм. Зүгээр гүйсэн бол хангалттай зүхтгаар байлаа. Postal бол амжин 75 манаатай. За харанхуу Dimple явуулвал за яваасангүй. Мүүс бидний хувьд Witch Doctor жоох илүү байх шиг байна. Axe татуулсан бол тэ Void нь. За усаа. Тим нэгийн зүгээс энд вааттай учраас усаагийн мэдээлэл бол оол болох хэсгийг харж байгаа. Тэгээ мэдээж дабл зүүн гасан дээр шууд оол гэжсэн боловч next хүрээдэлээ. За Viper нэрсэн учраас усаа нухасан байна. Тэрнээс яг нэгээс нэг зодтол яг одоогийн нөхцөлд бол усаа дийлэхээр харагдаж байна. За Axe дээрээс за шууд иргэдэг нь ороод нэг ийм шлээд авсан. Witch Doctor за шууд Void руу Casca шийдсэн. За Calcin хитч хоцорлоо нэмээд тарин ултай тавьсан улт нь Void нь биш Leon руу зогсчихлоо. Битлүүд арын котубаалтай ултайдаа бууж ирээд нэмэлтээр дэмжлэг болох гэж үзсэн. За тэгтээ
Жаахан өлөө ойлголцол үсүү яа. Эсвэл ярилцаагүй байж байгаа шууд шийдэл гаргаад хийчих шиг боллоо. Одоо нэгэнд харих гэж байгаа бол эндээсээ постлоод хайсан уг нь үл дүнтэй. Алхаа шийдэж байгаа юм байна. За next-ийн хувьд бол асуудалгүй ингээд ослог хийхэд болчихж байна. За Леон 3-1 авцсан. Импилио 2 авцсан. Хексээ 1 авсан юм шиг байна. Мана сонслтыг нь харахад арай багаас сонсож байна. 2 өгчүүлсэн мана сонслж арай их байдаг баха. За усаа одоо роллого авах гэж үзэх юм шиг байна. Нэгэн тэнүүсийг л авч байгаа юм чинь. За үгүй юм байна. Петлодороо бариулаад Nex-ийг альяа гэсэн. За үгүй ээ буцаа ухачлаа. За тиймээ роллогоос зөвлөлтөө. Одоо хэрэг энэ дээр нь тим нэгийн зүгээс ирж хараас өгч чадах юм бол тим нэг давуугаа авах гад л байна. Энд дээр усаа бас жоохон роллого хата буруу осноос болоод бас жоохон ингэж удаж авч байгаа харагдаж байна. За 7 левелээс шууд 9 левел талдаа ярьж байна. 2 левел нэмж байна. Тим нэгэн зүгээс энд варта байсан чи варта ашигласангүй. Логин шууд өгчлөө гэж харж байна. За Аксийн хойноос нь тойлоод байсан улаан гуталтай. Биш доктор каск шийдсэн. Тэгтээ ганцаараа байсан учраас каск нэрс ойсонгүй. За арын цэгийг гоё явлаа. Энэ тохиолдолд бол шууд эндээс цэгийг авсан бол дахиад ийшээ тэрчгт нь гүүгээд нэг энэ хавьд нь ч юм уу дахиад нэг цэгийг авчих хэрэгтэй. Ингэж ухрах шаардлага бол уг нь байхгүй. Эсвэл энэ байгаль унш ордог юм уу? Тэгвэл Акс маш хутан фармд нь жоохон хий гэж зогсоод л байна гэсэн үг. Аксийн хувьд бол дутаа байгалуугаа бол авчих баатар байсан учраас за гүйдэг гутлаа хийцэн масктай болсоо хүрээдлээ. За Леон Аксыг хийгсэж байгаа хооронд нь Вичтоктыг нь зодоод унс. Вичтогт нь харин бүтэн зохиулчаа ямар ч скил хийхгүйгээр за Viper нөгөө талаас нь тойлоод ирчихсэн. Улсаа Акс үзэж байхад Viper Void нүлтэй дараа зохиод өгсөн. За Аксыг хөөж усал байгаад алчий гэж юм байна. За Void бол тэндээс үсээд амьд үлдсэн. За хайс таваад Акс нэр гүйчих юм байна. Viper нэрн скиллгүй болсон Леоныг унгаад өгсөн. За өөдөөс нь усаа яасан. За Viper энэ дээр усаа маанаг юм байна. За тэгтээ нэг л төөсө хоол тийшээ л яваад. За усаа болчих юм байна. Яг тэр шигтээ хөөгөөд готлаад гүгээд байсан бол алчхаар харагдчихлаа. Манатай байсан бол бас алчих байсан байх. Аксер хайс таваад маш сайн гаа төглөө. Виштогтын хувьд жоохон юу байгаад байна. Reaction жоохон дутагдаад байна. Сая усаа дээр юу ч хийлгүй зүг. 5 6-аач цогцолоод унчлаа. За Void харин улаацсан байж харихгүй байсаар гаад Виштогтор каска шидэд алтай тавиад унгаж байна. За доор Nex Viper 2 битийг унгаад өгч байна. За усаа одоо анка өрөөд нэг хэдэн гоётай хийчихвэл босхгүй дээ. Одоо бол team нэг бол илүү л харагдаад байна. Акс нэг 200 төгрөг хийчихвэл дагр авах юм байна. Килийн онцлог энэ төр явахгүйгээр даграа авцсан дээлтэй. Ер нь бол Void-ийн хувьд Povs маска авцсан. Онцлогоо сайн хийцэн байна. Акс улаан гуталтайгаа. За даграа авцсан. Даграа авсан бол шууд килийн онцлог хийх хэрэгтэй. Void зэрэгт ойртойгүй шууд хийгээд Виштогтор Melodic каска өгчөд хангалттай кил болохоор харагдаж байна. Виштогтор нь харин жоох ухраад Void-ыг ойртуулах хэрэгтэй байдаг. За Леон лоод каск нь маш гоё явчих юм. За Леоныг шууд цаадсан. За Void мэдээж вакуумдад Виштогтыг зодж жоохон усаа гүгэд ирсэн байгаа. За Виштогтор нь тодорхой Акс ухрах хэрэгтэй. Яа. За Акс ухрах хэрэгтэй бай. За шууд үлтээ өгсөнгүү бас. Магадгүй шууд үлтээ өгсөн бол цохиж амжихгүй гэж магадгүй байсан. За улсаа маанаагүй шууд гүцэх хэрэгтэй. Маанаг үг нь мэдсэн байх. За одоо харин ухрах хэрэгтэй. Манатай усаагаас чи шууд унах чинь ухрах хэрэгтэй. За авахгүй мэн нөгөө Леон гүйжрээд Hexted Impiled улсаа
авцъя гэдэг өгсөн. Усаа даагаараа авцсан байсан байна. За Nex-ийн хувьд нь өсдгэн авах гэж байна. Питлодын хувьд Vanguard авах гэж байна. За дээдлэн level 1-ийг заавал Leon өөртөө байсан Flask Void даад өгсөн. За усаагийн хувьд бол одоо айтем нь бол хангалттай болчлоо. Kill хийхэд. Level 2 дээр Axe биш доктор бус. Axe-ийн дагер дээр одоо team 1-ийн зүгээс за улсаа руу Axe орно гэдэг бол бас нэг ч зөв биш. За харин биш доктор харааж өгөөд Каска шидэд өөдөөс нь усаа шууд гүйж орчод бичиг нь харин унгаад өглөө. За усаагийн хувьд харин унахгүй гараа явчихж байгаа юм байна. За Leon харин сая юун дээр фингэд ачив? Leon ямар ч байсан баатар дээр бол фингер дараагүй. Цэрэгтэй дасч амхтай. Эсвэл wiper дээр дассан юм уу? За тэрийг анзаарсан. Ямар ч байсан хэрэггүй фингер дарагдж байгаа харагдаж байна. Улсаагийн хувьд харин ундгүй гараад ирлээ. Маш амжилттайгаа ирлээ. За next мөрдгөө нэ хийсэн. Axe-ийн хувьд улсаагаас бусад баатуудыг нь каалдвал амжилт болох. Одоо энэ дээр бол void рууг нь за тэгээд хүнж хүрээд ирлээ. Хүнээ захалж маш гоё вакуум хийсэн. Вакуум дотор нь харин impel хийж за ямар ч байсан унагсаа. За Axe Vanguard-а ит авсан ч гэсэн гээд бийгүү болоод гээд дайнаа алдаад эхлэхээр жоохон суларчдаг. Ич доктор болохоор лодод авах гэж юм байна. Wipe-ийн хувьд харин саунж авсан байна. Хэвэн босгож байгаа юм одоо улсаа зөрүүлж. Leon-ийн хувьд аркантай готалтай, улсаа даагаар гүйдэг готалтай. За энэ Ward-ийн мэдээлэлээр Wipe-ийг харсан юм байна. Питлод бол хангалттай махасчлаа. Vanguard аркантай готал. Сүүлдээ Void ямар ч байсан Madness-а босгоод нэмээд critical авахын тулд Blitz attack-ыг авцсан явж байна. За гол Wipe руу шууд орох байх. За Vishdoc-т харин илүү хөдөлгөөн хийгээд ямар ч хэсэн гэхдээ Melodic-тэй хийгээд Casca шийдсэн байгаа. Next Нэрэж дасцсан байж байгаад битийн хоёрд орж байгаа харагдчихсан. За Leon ирээд Wipe-ыг импилдэж өгсөн ч гэсэн маш хангалтгүй байлаа. Axe даагардж орж ирсэн ч гэсэн Питлод бол аль хэзээ нь яваад өгсөн байлаа. За Next маш хүчтэй дэмэж өгч байна. Vishdoc-т ямар ч гэсэн унахаас өмнө 2 скил бол хийгээд онцглаа. Next Rage дараад битийн хоёр руу гүйж орохоор баригдаад байна. Тэгэхээр Rage даахгүйгээр баригдсныхаа дараа Rage дараад хоёр дахь скилээс нь гараад явах боломжтой. Яа. Wipe-ийн хэвэнгээ авчлаа. Team 1-ийн хувьд онцлогуудаа carry бол mid хоёр нь бол хангалттай сайн хийчихэд item бол авчихлаа. Хэвэн авцаан гэдэг чи одоо ингээд аватаргүй улсааг бол бүтэн контролох хэмжээнд ингээд ирчлээ. Одоо энэ илүүгээр ингээд яваадах юм бол team 1 хувьд илүү болж байна. За Axo шууд ороод 4 зүг цаг каск шийдсэн маш гоё хэвэнцсэн. Vishdoc-т ултаад даасан ч гэсэн Void ирээд vacuum дэжгээд харин Next vacuum-д нь ороогүй vacuum-ны гаднаас захалж байгаад усааг нь зодод унагчлаа. За нэмээд Питийг нь Next зодож алж өгөөд усаа харин байлцсан. Гэхдээ постлгүй алхчихж байгаа юм байна. Leon дээр постлж буугаад ирж байгаа. За Void-ийн Viper-тэй зодолдод өөрөө өсөд ухалсан. Энд синтэ тавиад team 2-ыг Warta гэдэг нь team 1 мэдсэн юм байна ямар ч байсан. За Void ингээд явчих байхаа. Next сар эргээд лодотой юм байна. За нэг орох гэсэн усаа нэрсэн юм байна гэд болж байгаа харагдчих. Гол дээр Axe нь буучлаа. Шууд усаад орох гэж байна. За тийм шууд орж байна. За Viper-ийн хувьд хэвэнг одоо өгөх хэрэгтэй. За хэвэнг өгөхгүй байсаар байгаа Axe нь унчлаа. За Axe-ийн хувьд
Хэд дараалж бүтлгүүл хийж байна да. Сая хэвэн нь байхгүй байсан юм байх та. Уг нь байсан л байх ёстой. Шууд хэвэн дарах ёстой. Усагийн өдөөс бол Акс хэдийн нэгээ даасан ч гэсэн одоо Vanguard-гүй Акс үнэхээр юу ч болохгүй юм чи байна. За тэгээ усааг нь алъя гэж зүтгэхэд хажуунаас нь шинэ нэг баат нь гарч ирээд өмнөөс нь үхээд байна. Леон. Уг нь шууд усаагаа унгаад байвал болохоор харагдаж байна. Тим нэгийн зүгээс бол. За тим хоёрын хувьд харин Аксыг нь унгаад байна гэдэг чинь маш сайн. Усаагаа унахгүй Леоноо унгаад байна гэдэг чинь бол маш сайн давуу тал үүсэж байна. Тим нэг хувьд бол. Үгүй тим хоёрын хувьд. Void нь бас гоё вакуумнуудыг бас хийж байгаа харагдаж байна. Саяны вакуум дээр сүүлийн вакуум дээр харин за энэ ваатан дээр байсан уу эсвэл ваатгүй юм байна. Сая гэрэлтэл харагдсан байна. Вичтогтын хувьд ганцаараа багийнхнаасаа тасалцсан явж байгаа. Байрлалаа буруу эзлээд усаад 3 секундэд унжин. Тэгээ усаагийн үдээс ямар скил хийхгүй байна. Вичтогтын хувьд. Гач ирэнгүүт нь шууд уг нэг скилээ хийгээд өгөөд ивэл тааш хийхгүй унаад байна. Тим нэгийн зүгээс усааг нь унахгүй байгаад харин эсрэгээр улсаад нь Акс Вичтогтод хоёр нь унаад байна. Тэгэхээр улсаас хөрх ослого ус дайжгүй аваад байгаа. Нөгөө талаар тим нэгээс бол кил хийхгүйгээр цэргээс л ослого аваад идэг. Тэгэхээр жоохон мөнгөний хувьд нэх бас илүүхэж чадахгүй л байна даа нэг үед. Void-наас юм их хөгжөөд байгаа. За Crystal-саа бол босгож байгаа юм байна. За Leon тим нэгийн хувьд тим нэгийн хувьд 3 сентри 4 сентри 2 ваад заасан байна одоогоор. За тим хоёрын хувьд 3 ваад 1 сентри заасан байгаа юм байна. За рол гасан. Рол гоосон. Рол гоосон гэдгийг нь тодорхой хэмжээнд гадалсан байх. За next нь шууд лото дараад гүйсэн. Маш зөв. Гэхдээ энэ сентри дээр нь яваад гэхдээ за питлоо тэр хоёроо оруулсангүй. Ролунд биш питрүү зүтгэж байгаа юм. За Леоныг хараад Акс нь шууд Леон руу ороод дуунахчихж байгаа юм байна. За Void тань ганц Аксыг вакуумцаа хэрнээ цохгүй хэд ялжганж байгаад хэвэндүүлж байна. За пит эргэж хараад дахиад нэг байрж үзсэн. Усаа харж байгаад л олох гээд л нэг Акс ганцаараа хойно үлдчихлээ. За пит усаа гэхдээ олсонгүй. Питлоо шууд үлдээд яваад өглөө. За. Лог нь авахын бол болиулсан. Гэхдээ болиулсан ч гэсэн усаа лого авахаа болно гэж бол бодохгүй байна. Буцаад эндээсээ шууд аагсдад осчих байх. Гүү юм байна. Тим нэгийн хувьд ролоо ерөөсөө буцаад орно гэж бодохгүй байгаад үйлдэл харагдаж байна. Усаас саяны тохиолдол шууд аагсж авсан бол ингээд лого авчихаар байлаа. За одоо бас хараа. Тим нэг буцаад рологоор ингэж ерөөсөө гадарлахгүй байгаа л та. Wiper stuff эзэт авцсан байна. За энэ ямар айтем юм болоо? Wiper дээр юусаа авагддаггүй айтем авагдсан байна. За род ямар ч юу гүй байгаа тань та. За суул алдж байна шууд. Уг нь бол очиод ваатын мэдээлэлтэй байгаа хэрнээ даагж орно гэж юусаа бодохгүй байгаа бол та. Аксны тэр нь гац зэвж байх. За Void асуудалгүй байгаа л да. Тим нэгийн хувь жоохон сул ингээд байх үйлдэл маш их гаргаад л байгаа гэж байна да. Одоо анктай болцсон урагшаад хэцүү. Анкгүй байсан бол уг нь тим нэг шууд өөрөө урагшаад зүтгэхэд болсон болохоор харагдчихсан. Одоо анктай улсаагийн өөдөөс дөрвөлөө урагшлана гэдэг жоох хэцүү.
левлийн хувьд Улсаа 16-тай, Nex 16-тай. Void нь 14-тэй, Viper нь 13-тэй. Mid болон хоёр талын mid болон Carrot хоёулаа левлийн илүүтэй явж байна. За Улсаа Invisible Rune авчлаа. Хаанаас авч вэ? За дээрээс аваад дээрээс шууд хоёулаа Axe руу яваад болсон. Axe энэ Nex уг нь Axe дотор сая байсан уу? Гинт гаад байсан. За Улсаагийн анкиг Nex маш амархан үдээ дуусгасан. За Nex ухалсан. Улсаа анкаараа босчлээ. Nex нэг даагаж утсан. Арай хөсөнгөө. За Виштогч жоохон өөрийгөө харахгүй бол одоо Void Vacuum-да шууд алаад ослогоор хийгээд байхад л үүсчлээ. Тийм нэгэн зүгээс. Viper нь байхгүйсэн ингээд хас хоёр болчлоо. Хүний дутуудтай хийчлээ гэсэн заагүй. Усаа нууж ирэнгүүт Nex нь явуулчихсан алга болсон. Дээдлийн level 2-ын тим нэг алдчих байгаа харагдчихлаа. За багийнх нь хоёр хүн бол аймсан ямарч байсан. За тим хоёр бол багаараа маш гоё ажиллаад дээдлийн 2-5-ыг ингээд аваад өглөө. Тааврын мөнгө бол багийнхан бүх гişүүдэд ороод маш сайн ослого авдаг. За голд Viper нь буусан. Viper-лууд гэдэг шууд дуусаа олсонгүй. Viper-лууд авахгүй байгаа юм. За одоо харин Viper юу л авч байгаа. Leon-ыг нь юу л дээд Улсааг нь хийвэндээ тэр хонд Axe Улсааг нь каалдж өгч байгаа. Nex Leon-ыг нь алга болцооч шалаад Улсааг нь Axe бич хоёр фолдод унахчихж байгаа юм байна. За дээж таасан Nex Leon-ыг нь питтэй унгаад өгч байна. Хоёр батыг шууд Void бол дайнд олцсонгүй. Eagle бол авч явж байгаа юм байна. За одоо энэ чи алдалгүй тим нэгэн зүгээс урагшаа яваад их юм бол болохоор энэ. За Viper-ийн хувьд бол хоёр айтм хоёулыг нь маш зөв ашиглалаа. Leon-ыг скилтгээс өмнө юулдэж өгөөд Улсааг Калцсан ч гэсэн нэмээд хийвэн дааж өгсөн маш зөв болсон. Тэгэхгүй бол Улсаа Калцсан Axe-ыг бас одоо алчаад байсан. За Void нь бүр Battle-ыг босгоч юм байна. За олж вакуумдахгүй байх. Хоёрхан зэрэг аваад 16 хүсчих юм байна. 16 хүснээ одоо вакуумдах нь ашигтай. Battle явцсан юм тэгэхээр Nex-ийн цохилт мисэлнэ л гэсэн үг. Штокийн ультаас мисэлнэ гэсэн үг. За Axe нь за маш backtrack нь маш сайн олж чинь. За нэмээд каск олжсэн тул Void ямар нэг үйлдэл хийсэнгүү. За ер нь бол гоё ажиллалаа. За Axe-с даагдаасчл байгаа харагдчихэв. Axe-ийн кал маш азтай л ослоо гэж хаалаа сайн тохиолдолд. Даагны баримжаагаа жоохон буруу тооцоолоо даагацсан. Тэгээ каалцсан ч гэсэн хөөсчлээ ашгүй. Nex галч зөксөн backtrack тэр нэмээд мис нь ороод Void баг мах юм шиг л байлаа. Тэгээд яг vacuum хийхин даун дээр Stockton cask орж ирээд Void-ыг Leon нэг зэрэгт ингээ 3 хүний дунд cask нь дамжаад full stun-таад араас нь дахиад Leon-ыг унгаад өгчлээ. За улсаа бас Eagle хоорон талсмаа авцсан явж байна. Бас баацлаа босгож байгаа юм баг та. Улсаагийн хувьд бол мэдээж бааш явах нь хамгийн зөв шийдвэр. Гэтэ энэ улсаа бол тэгдэггүй улсаа юм байна. За Петлод бол маш зөв айтем хийчихжээ. Nex-ийн хувьд бас том ангууд. За Leon-ийн хувьд бол айтем шаардлагагүй тоглож байна. Улсаа бас Nex-ийн скил Виштогтын ультийн үед бас мислүүлнэ л гэж бодож Battle явж байгаа байх. За ингээд team 2 дайндаа яригдсан ч гэсэн айтем сайн авчлаа. За team 1 Axe-ийг дистооцвол бусад гурамч гэсэн дайжгүй айтем бол авч Виштогтод төдийч том унсан ч гэсэн доодлоо бол авсан явж байна. Nex-ийн хувьд бол бааш дислат лодтой явж байгаа. Одоо ингээ хоёр Battle-тай хүн ороод исэн учраас Monkey King бол авч л тарах болоо да яваа да гэж хаач Nex өөдөөс. А тэгээд Battle юу яадаг?
Улсаа Void 2 дайны үед Butterfly дааж тай хэрэгтэй. Даалдаг байгаа Butterfly-ыг. За тэгээ одоо харин дайнд тэрийгэ дааж ашиглах нүггүй юу бас харъя. За team 2-ын зүгээс Smoke даасныг энэ валдын мэдээлэл дээр хараад амжицсан юм шиг байна. Шууд зайгаа аваад дуусчих. За Vishtochter Smoke-ыг нь бол арилгахаар харагд. За Усаа Leon 2-ын Smoke нь арилчихлаа. За энэ дахиад Void-ыг арилсан. Хүн ойрхон байгаа гэдэг нь мэдсэн юм болов. За Leon-ыг шууд гарч ирэл. Leon нэр яг шиг маш сайн байна. Нэг цохиулангуудаа шууд хийгсэж амжиж чинь. За гаднаас нь юу дэж өгсөн? Хэвэнгээ бас давхад авах хэрэгтэй. За хэвэнгийн муудаа гэсэн Axe-ын дээр Kala булуу дааж байгаа харагдаж байна. Witch-Doctor энэ дээр Pitlot-ийн скилд ороод лотуудаа гараа явьчин. Каска шидээгүй л харагдаад байна. 75-аар хэрэглэгдэх шиг санагч чинь. Тэнгүүт манаг нь харахад бол Witch-Doctor ямар скил хэрэгэлсэнгүй өөдөөс нь. За тэгэхээр скилээ хэрэглээд байх хэрэгтэй. Сая Leon-ы хувьд бол next нэг цохиудаа шууд хийгсэж байна. Тэгэхээр маш сайн реакшн үзүүлж байна л гэж харагдаж байна. За Pitlot ганцаар гүг одод юм байна. Гэсэн чинь Axe өөдөөс нь татаж next мэдээж доцсон байсан. Pitlot-ыг шууд болгоно. Том ангуудаа даахгүй унах юм бол хайрын нийлүү сайтер зааж даахгүй юм байна. За Pitlot өөрийн контролоо алдсан уу? Эсвэл анзаасангүй юу? Орж ирнэ гэж бодсонгүй юу? Сая шууд орж ирээд орж байна. Уг нь маш хэрэгтэй айтем нийлүүлсэн байгаа. Тэгээ тэрийг одоо ингээд дааж чадахгүй унчхлаар тим нэгээс бол урагшлаа л гэж байна. За вакуумгүй. За Witch-Doctor энд ваа тавих гэж илүү хөдөлгөөн хөөж ирж байгаа. Уунч нь тэгээ лоодоо даахгүй байна. Witch-Doctor ч лоодтой байсан шүү дээ. Лоодооч даахгүй, каскч даахгүй ингээд унаад байна. Яа, тим нэг орох оролдлогоо алдчихлаа. Энд дээр Void вакуумгүй байсан. Харамсалтай. Тим улсаа маш гоё ажиллаад өглөө сая. Касктэй лодтой баатар нэг ингээд гяс цохоод алчаад байна. За одоо Viper энд ганцаараа үлдсэн. Усаа хэрэг мэдж байгаа шууд унах бах. За салхиад арах бах. Салхиад гэхдээ усаа дээр биш өөдрөө дарчиж байгаа юм байна. За буужраа хэвэн дээр. Гэсэн хэвэн арилаад. За хаста маш бороо үйлдэлүүдийг хийгээд ингээд хас 2 гэсэн үзүүлэлтийг гаргаад ирлээ. Илүү явж исэн илүүгээ одоо ингээд алдаж байна. Тийм нэгийн хувьд. Тим 2 дээр пит тэгж хөл алдаж буруутаад тим нэг урагшаад цөмлөх боломжоо алдаад одоо эсвэргээр тим 2 ингээд урагшаа зөрөгтэй хүрчлэхээр болчлоо. Одоо бол вакуум байгаа. Тим нэг зүгээс нэг баатрын дутуутай дай хийж болохгүй. Void нь Butterfly-тэй Crystal-тай мэддэг сайн зурж байна. Түрүүн вакуумда next бол бараг л алчгаар харагдсан. Next үдээс Pitlot том ангуудад дааж өгөө зодтолтоход бол нэлээд бас тэсгээр харагдаж байна. За next demo хийж авсан байна. Monkey босгож байгаа юм шиг байна. 2 Butterfly-тай өнөө өдөөс. За одоо энэ 3 дахь рашн cheese-тэй рашн. За ингээд 3 дахь рашн нэг cheese-ийг нь Void нь авах хаа. За ингээд зүгээс роогоо алдчихлаа. Түрүүний энэ дээр эсвэл зүгээр уучлахгүйгээр роогоо авсан ч бараг болохоо л байсан байна. Тим нэгний хувьд. Тим 2 ингээд одоо бол илүүрхээр харагдчихлаа. Төрүүлж скил хийсэн л ялах юм аа да. Яг дайн дээр. Аль багийн төрүүлж скилийн тэр нь дайнд ялахаар харагдаж байна да. Vice Санжар хэвэн аваад хэвэн дотон санж гэсэн айтем очиж яваа. Дахиад санж авч. Буруу айтем аваад байгаа харагдаж байна да. Witch-Doctor-ийн хувьд болоод уг зөв айтем хийдэж болж өгөхгүй байна. Улсаа ингээд Butterfly аваад бас буруу айтем авсан. За шууд юуны мэдээлэлд орж байгаа. Артын мэдээлэлд шууд Viper оолжсэн Axe татаад тэрэн дээр нэмээд хэвэмдэж өгөөд Nex усаа 2. За Nex харин эргэж хараад осч байгаа юм. Гэтэ Axe цаазалж амжсан. Тэр хоолнд вакуум дотор Void Witch-ийг унгаад өгсөн. Axe Void-ыг
хаалцсан Леон хангалуу харин Nex хөөж байгаа. Араас нь улсаар анкара босч дуусч байгаа. За Void чийсээ дараад энэ Dax-аас мултаж байгаа харагдаж байна. За дуусаа дахиад шууд орж ирээд одоо Axe-аа унгаад байгаа. Салхи хэм хоёулаа байхгүй байгаа юм шиг байна. Ай. Next цаашаа соло гүйж яваад хүн онголгүй унчлаа. Вакуум дотор вич унтсан. Тэгээ улсаагийн хувьд анктай зөрөгтэй оосч дайныг ингээд орчинг гой бүртүүлж өгөө. Тэндээс нь Void гоё вакуумтай. За Viper ингэж харагдах юм бол усаа шууд орно. Ай. За. Жохон буруу үйлдэл хий. За одоо энэ тарин шууд үлтээ тавиуд усааг унахаар харагдаж байна. Яагаад тарин хойш ч өдөө биш доогт. За тэгтэл уунччлаа юм байна л да. Viper strike дээр Melodic-тэй байгаа учраас том ангууд энд задлаад яах ч байгааг мэддэхгүй нэг 5 цогч шин ямар ч гэсэн. За биш доогт үлтэхаас өмнө каскцсан ямар ч байсан. За Viper ирээд ончоод Melodic таасан. Энд дээр нь жоохон гоё зодоод босч байгаа юм. За. Явцсан баха. Viper. Магадгүй энэ Sanjod Force байсан ч болохоо юм байна. Эсвэл Aghanim авах хэрэгтэй. Биш доогт Melodic дээр даалаад Viper Aghanimтай өлтөө өгчөд бол тэр гата шууд унчих бах. За Axe энэ дэндээ нилээн бас юм гаргалаа. Эцэст нь яалч сүлд нь хоёулаа үлдчихэд дөрвөн баацын өдөөс зогсож байгаад уунсан. За ямар ч байсан тийм хоёрын доогоор цөмлөөд амжицсан. Чиз анкны анкийн хүчээр яваад орцсон гэж байгаа ямар ч байсан. За Axe нэмээд нэг айтем авах хэрэгтэй л байна да. Ghost ч юм уу, Loader авах хэрэгтэй. Calz-ныхаа дараа тэрийгээ дараад ухалдаг ч юм уу. За энэ юугаа босгочихжээ. Бүризагаа босгочихжээ Void-ийн хувьд. За Leon харин даагэр нэмээд авчиж байгаа юм. За Pitlord Ghost авсан. Nex-ийн өдөөс. За одоо харин улсаа үндсэн айтем болох баашаа авчижээ. Nex-ийн хувьд алга болсон дажаад гүү. За шууд Ghost-тэй баатад ээжэд асчлаа. За тэгтэл Leon алхаж үүсч ирээд за харин Void Vacuum гэж өгсөндөө Leon өгсөнгүү. Хойно харин Axe улсаа ороод Axe-ыг нь унгаад өгч байгаа харагч. Vacuum дотор зодчихлоо. Биш доогтын хувьд Melodic-тэй оролцсон ч гэсэн Casca-саа шидээгүй байж одоо сая сүүлд араас нь шидэж байгаа харагдаж байна. За Viper унахын тодорхой болсон. За Pitlord захлаад байсчлаа хоёроо. За салхин уншигдаад улсаад даас улсаа даагартахгүй. За нөгөө тэгтээ замын тосод Void хүйдэж байгаа юм. За одоо биш доогт харин Casca бэлэн байх хэрэгтэй. Эргэж чад хоёр бат дээр нь өгчих хэрэгтэй. За гоё өгсөн. Одоо энэ дээр нь эргэж чад Melodic-тэй өгөхгүй шууд алгуулаад ухасчихж байгаа юм. За одоо Melodic-тэй даасан. Улсаа үлтээд байхгүй бол ингээ унсан. За унсан. Butterfly-га дарахгүй дайндаа ороод байгаа харагдаж байна да. Сая биш доогцод ухалгүйгээр Melodic-тэй итгэн дараад Viper Strike зоогдоод хоёулаа ухасчихад бол сая хоёулаа Viper-д амьдарчхаар харагдсан. Саяны нөхцөлд бол Leon бас хөл алдаад урагшаа гүйж орж ирж байна ээжтэй. Харин Void Vacuum-ын тулдаа эсвэл Pitlord хоёулаа байсан тулдаа Leon амьд үлдсэн. За Pitlord хоёулаа нэг 5-ын артал даалж үзэж байна. За ер нь аль нь буруутай юм л юу гэх гээд байна да. Хоёулаа юу байгаад байна. Axe-ийн хувьд даагнаа 11 минутанд авсан санагдчих байна. Тэгээ тэрнээс хойш хөтөлгөөцсөөр байгаад ингээд айтемгүй болчлоо. Next-ийн демо ичиг бас сүүлд бас нэлээд авсан хийдэж одоо ингээд айтем гүйс босхгүй бас нэлээд удаж байгаа харагдаж байна.
За ингээд усаагийн Butterfly гэдэг айтем бол одоо эндээс ингээ харагдахад бол хэрэг болохгүй байгаа харагдчихэв. За. Тим хоёрод нийлсэн. Вакуум нь гараагүй баймаар юм. Эсвэл гарцсан юм болов? Нийлсэн гэж вакуум гасан байж магадгүй юм байна. Ват тавиад синтетэд ватыг нь бол устгаад явж байна. А тим нэгийн зүгээс харин ямар нэг ват устгах үйл ажиллагаа байхгүй. Ват зоогоод л яваад байна гэж хараад байна. Синтетэд тавихгүй. За smoke дарагдсан. Next гэдэгтээс. За next нь монки авсан байна. Одоо бол усаг Void-ийн backtrack-ийг тооцвол аль нэг нь асуудалгүй зодоод бол унах чинь. За роо гасан байна. Дахиад чистээр роо. Тим хоёрын зүгээс энд ямар сонин ашигтчихваа. За энэ нэстэ нэг инээдтэй ч гэмээр үйлдэл болчлоо да. За маш хурдан баг авчлаа. Хоёр аймаг зодод. Void-ийн vacuum жоохон асуудал үүсгээд байгааг мэдчихэж байгаа байх. Тэгээд Void тэр vacuum хийхгүй бол боломжтой л дайм болчих юм шиг харагдаад байна. Тэр бол усааг нь бол Viper 2 item аглаад баг. За smoke дараад Void smoke нь альсныг шууд мэдээд за зүгээр алхаж ирээд калт тийм байна. Нөгөөх нь зүгээр калт болт тийм байна. За усаа биш тооцоож бааш нь болоо шууд унаад гисэн. Viper салхи жоохон удаж таасан. За энэ унсныхын дараа анх нь унсны дараа калд арчлаа. Пилот нь хүнээ авч явна гэж бодсон байх ууг нь. Гэсэн ганцаар яваад гэлээ. За виштогт байлаа түрээд ирч байна. За энэ ч одоо чи санк хоёр амар айтемтэй хоёр амар carry нь хоёулаа юу ч хийлгүй онч тийм байна. Яг виштогтыг бол усаа унасан тэгээд. За одоо тим нэг шууд өгчтэй дуусчих бах 75 секунд юм байна. Мөнгө нь харагдахгүй байна. Байтесгийн. За усаа бол байтай юм байна. Void байтай юм байна. За хоёулаа байтай юм байна. Тим нэгийн хувьд урагшлаад баяыг нь хэлэх хэрэгтэй. Урагшлахгүй бүгд ухасч чаам байна. За Void-ийн хувьд бол Cheese дараагүй болсон. Нөгөө хэд нь зүгээр алхаж үзэж татаад. Void нь өөрөө зүгээр зогсож байгаад өөрөө бас урагшиж татуулаад. Нэг нь үсэлдэг, нэг нь дагертай баатар. Байгаад иддэг. За одоо дахиад нэг дай. Баха. Амилчлаа. Дай авсан хийж тэрийг ямар нэг юм бол болгосонгүй. Усаагийн хувьд сая 4000 та байсан баая шууд тэжгт нь хаяад автаар авчиж байгаа юм. За тийм байна. Одоо л ямарч мэдгүй. Одоо нэг дай авчих юм бол урагшлахад гоё байхаар харагдчихна. Smoke таасан. Тим хоёрын хувьд. За хин next бол харагдах. За доошоо явсан. За smoke нь адилсан. За дээгүүр өвчлээ гинэ. За тим хоёрын зүгээс олох юм байна. Void cheese нь байсаар байгаа. За энэ шийдвэрлэх дайм болж магадгүй. Энэ дайнд ялагдсан баг тэр чигтээ даваагаа эзэлчих байх. За Pitlot-ийн хувьд за усаа шууд хоёроод Viper руу орох гэж байгаа юм байна. За Leon-оор хексүүлж байгаад олсон. Хоёр айтемд болох. Тэгтээ цохихгүй байна. Энэ усаа чи өөр юм цохиод яваад байдаг. За Axe хоцолсон. Хаана явж исэн юм бол та Axe. Next Axe-таас агааж яд усааг зодсон. Виштогтын өлт фул болж байна. Void vacuum даахгүй байна. Одоо даасч байна. За Виштогтын өлт vacuum дотор хүлддэг байгаа. Цогтөггүй. За vacuum даасч байгаа Axe-ыг нь зодсон. Next нь алга болсон. Leon залгуулад импили хийж чадсангүй. За Next алга болсон ч ихтэй Void руу гаасч Виштогтоор каск шитүүлж байгаа. Унахчлаа. За team нэг дайна авсан гэж харагдана.
Нөгөө талаас 2 support л үлдсэн. За Леон Госто дараад ухалсан. За team нэгээс бол дайна авсан. За энэ Каскны хувьд бол Каскын дамжилт нь бол цэвэр рандомын системээр дамждаг. Хаашаа дараагийн Каскын ойлт нь хаашаа ойх нь бол цэвэр рандомаар шийдэгдэг гэсэн. Тийшээ ойно гэсэн магадлал энэ төр огт яригдахгүй. Тийм байгаа. Тэгэхээр саяны Каск бол бас тачгүй шүү. Харин Void Vacuum Vistoctыг оруулуулгүй даасан. Vistocт Vacuum-ын гадна унс үлдсэн. Гаднаас нь харин өлтөн нэгэнд хөдөлгөөнгөө болчих учраас өлтөө бодоод Каск шидэх ёстой байсан л гэж байгаа хаслаа би. Тийм харин болсонгүй. Сая тэгтээ жоохон инээдтэй бүтлгүүд айнууд л болч байгаа харагдаж байна. Улсаагийн хувьд Viper руу олсноо цохихгүй цэрэг мэрэг цохоод 2-3 цохилт алдж байгаа харагдаж байна. Void Vacuum-цны дараа үргэлжлүүлээд impel хийгээ шууд next зодоод алах газар Leon хийж амжихгүй алдж байгаа бас харагдаж байна. Axe хүний унсны дараа олж иж байгаа бас харагдаж байсан. Viper-ийн хувьд хүний аврах 2 itemтэй. За үгүй юм байна. Улсаагийн хувьд автаад асуу учраас аварч бол Viper-д л авна гэж бодлосон байна. Axe-д аварч BKB-д ч гэсэн калж болдог учраас. Тийм юм бас хийгдэхгүй явж байгаа харагдаж байна. Аль аль талаасаа жоохон алдаа гаргасан дайнууд л сая хийгдлээ. Тэгээд team нэг өдөртөө бол дайна авсан гэж тооцно. Next 8-д үлдсэн. Нөгөө талаас Void улсаа хоёулаа унтсан. За энэ хуйлууд нь за энэ яах вэ? За item-ийн хувьд Vistocto Ghost авсан. Viper Sang гэж нэмээд билет авсан. За next харин Monkey-д нэмээд Abyssal авсан. Маш гоё байна. За Axe-ийн хувьд Trask авах гэж байгаа байна. Уг нь Lodos ч юм уу ингээд Force дараад буцаад цухтах item авах хэрэгтэй байдаг. Trask авсан ч гэсэн ялгаагүй зодол өгч юм шиг харагдсан. За Void бол хавиргааг үссэн. Асаалтаа. Улсаагийн хувьд бол BKB авсан байсан. За Leon Ghost, Nintendo Ghost байсан. За Pitlot-ийн хувьд харин одоо Hex авах бас Textaf авсан юм шиг байна. За саяны дэнд team 2 хэлүүд дайн авсан байсан бол шууд тоглоом дуусах байсан. За team нэг дайн авсан учраас дахиад нэг дайн бол явахаар харагдаж байна. За Smoke таасан. Team нэг зүгээс Axe-та next нооссон. Чигээрээ бол Void-то таахан. За байгаль руу Smoke нь альсныг мэдээд за энэ төрүүлээд Vistocт нь харин харагдаад Viper 2 нь харагдчихлаа. За яста маш буруу юм өгөлдөл хийлээ дээ. Axe нь уг нь бол даагацсан. Гэтэ түрүү Vistocт юу Viper нь харагдсан учраас Vacuum дуулаад ичигээ алдчихээн. За улсаа нь олж ирсэн Viper руу. Viper за бааш гоё болсон. Хэвнгээ харин дааж амжсангүй. Axe каалдсан. Маш гоё каал дарагдсан. Next ээж нь арай байхгүй болтой. Viper зодоод идэг. Нүдэн дээр нь улсаа 2 хүнийг нь зодоод алаад битэн болтойроо яваад өглөө. За энэ тохиолдолд Viper-ийн ингээд зодуурын item арай дутж байгаа харагдаж байна. Саяны тохиолдолд ер нь бол Vistocт-ын унахаасгүй байсан юм дээр бас унаж байгаа харагдаж байна. Төрүүлж яваад үнэхээр төрүүлж явъя гэсэн бол Лодо дараа төрүүлж явах хэвээр. Лодо даалгүйгээр Void-д харагдангуутаа тэгээд Лодод асчихсан. Эсвэл Ghost-од авах хэвээр байсан болов. Тэгвэл Vacuum-ц ч гэсэн Viper-ыг Vistocт Void-д зохихгүйгээр унчих байсан. Тэгээ Void нь өөрөө энэ том байгаль өсрээд осцсон байсан. Walk-тад Walk нь байхгүй байсан. Гэт улсаа тэгээд Viper зодуулсан чигээр Nex Axe 2-тэй зодлоод хоёуланг нь унгаа ичлээ. Leon араас нь бас оосч Nex Hex-тэй энэ билдэд бас тус уулж байна. За одоо гарсан.
За энэ рог авчих юм тим хоёрын зүгээс авчих. За тэгээд дай илүүрэх нь тодорхой боллоо доо. За Петлот энд саатуулж явах хооронд нөгөө энэ гүрийгээд Рочис хоёулыг нь авсан. Тэр хооронд Петлотыг тим нэгэн зүгээс бас килдж амсангүй. Гэхдээ бас Мелодик даалцаад дэмжсэн юм. За вакуумцсан. Энэ Viper-ийн сүүл нь ороод гацчих юм уу? Axe вакуум руу даагагдаад орчихлоо. За хүнлэг болох хэрэгтэй Nex-ийн хувьд эсвэл алга болдог ч юм уу. За шууд каалцсан том баашаа Void-тэй дасчлаа. Тэгээ усаа олж Void-ыг бээгүү олж ирсэн. Viper бас юу лээ жоохон хожимдоод хэвэнгэж хийсэнгүү. За Axe-ыг шууд уунасаа. Тэнд Виштогтны үйлт Void руу яваалаа хэрнээ ингээд тултал мисэлж байна. За энд нь усаагийн өөдөөс бас мисэлж байна. Каска за сая алга болоод тэр чигтээ явах газар Каска даалж эргэж хараад гарч ирж байгаа харагдаж байна. Зүгээр гүйчихгүй. За ингээд Viper-ийн хувьд зодуурын айтем уг нь дутчихсэн нэмээ дахиад Mysrix-ээр авцсан явж явах юм. За ерөнхийдөө айтемын сонголт маш буруу байгаад байна. Маш буруу байгаад байна. Эхний юу л хэвэн хоёр бол зөв байсан. Өөрөс Анастлын айт бол бүгдээ буруу болчиход байна. За усаг юултэж өгөөд одоо харин хэвэнгээ дааж өгөөд уг нь маш гоё ажиллаж байна. Маш гоё ажиллаж байна. За анкийн гоё унасан. Void-ыг бас гоё унагцсан. Одоо энэ дээр Nex авах хэрэгтэй. За Abyssal өгч жоод усааг нь зодод унагцсан. За маш гоё дайна авсан. Леон авахсан. За тэр нэг гоё маш гоё дайна авлаа. Одоо шууд угшлаад оосмоор байна. Угшлаад оосмоор байна. Nex-ийн хувьд buyback хийсэн юм байна шүү сая. Buyback гасчаад маш гоё ажиллаад өгсөн. Одоо яг энэ чигээр уг нь урагшламаар байдаг. Тэгээд байгаль одоо зогсчихлоо ингээ хугацаа алдаад байна. Нөгөө талаас team нэг ингээ дайна нилээд удаа аваад байгаа хэрнээ push ерөөсөө хийгдэхгүй. Тэгээд цаг алдсан юм болоод байна. Тэнгүүт нөгөө дайна алдсан team хоёрын баацууд асуудалгүй босч ирээд байна. Байч хийх шаардлагагүй босч ирээд байгаа юм да. За Madness-ээ зааж байгаа харагдаж байна. Stochil нэмэлтээр зааж байна. Тэгснэ буцаа маск авч байна. Dominator авч байна. Тэгээд Dominator ямар нэгэн юм болохгүй юм бол Madness-ыг заах шаардлага байхгүй шүү дээ. Ч мөнгөөрөө тоглохоо шийдсэн юм байлгүй дээ. Сонир алхам хийж. Эсвэл дахиад махинд нөгөө хоёрыг аваа шууд сата босохгүй байгаа юм. Нэгэд босохгүй юм бол Madness гэдгийг заах ямар шаардлага байсан. За Leon-ийн хувьд бол Griffs хийж байгаа юм байна. За Viper Trask авсан. Axe Trask-аар аваагүй. За team нэгийн хувьд түвэн хамгаалах хэрэгтэй боллоо доош. Уг нь ингээд team 2 Anxious-тэй байгаа хэрнээл дайнд ялагдаад байгаа. Тэгээд ялаад байгаа team нэгэн зүгээс урагшлах хооллого ясаа хийж чадахгүй байгаа. За ингээд Watson-тэй хоёулын тавьж байгаа бас устгаад өгсөн. За одоо баг сүүлийн дайм болох гэж байгаа л та. За энэ дайнаа шийдэгдэх нь Axe дотор Nex-ний олсон байгаа. Nex байгүй ямар ч гэсэн тэрийг бодох хэрэгтэй. За Viper-ыг хоёроо бариад өгсөн. За тэгтээ хаана бусд нь араас нь орохгүй гэж байна. За энд Axe харин олж ирэх Кал эхлээд цогчлоо. Тэгээ Кала худлаа дадлаа. Nex газ чирээд ээжээ даасан. Тэр донд Viper усаг салхитаад өгсөн.
Next гүрийгээ шууд Abyssal-д дааж жагаад wipe-ийг хийвэн аваад void-ууд гэхдээ өлтөө хийхгүй байна wipe-д. Өлтөө хийхгүй байна. Тэр хооронд нь улсаа Виштогтод руу онгот Виштогтод лотод ухалсан вакууны гаднаас Leon Finger-д өгөөд void-тагаа next-ийг зооцсон. За энэ wipe-д одоо өлтөө void руу өгч чинь. За Виштогтод хойноос нь Casca шидэм Melodic-тэй дараад өлтөө дааж байгаа харагдчихна. Axe энэ каалдах юм бол wipe-ныгаа амин аврахаар харагдчихна. За wipe нэг гой цохиж удаас. За cheese дараад байгаа гэсэн. За Axe-ийг Leon гаднаас нь кексдэж өгөөд улсаа гараа зодуулаад уунахсан. За wipe эндээс харин ухахгүй гэж шийдэж байгаа юм байна. Уг нь баийн мөнгө байхгүй. Melodic дарагдсан wipe дээр улсаа дээр зодож байгаа. За хойноос нь cask уг нь нэг олж ирсэн. Wipe эндээс ухраад task-тай юм чинь бүтэн цэтэй болоод авах хэрэгтэй байдаг. Одоо улсаа эндээс за замын тосоод гэсэн чинь улсаа нэг wipe нөгөө тийш гоё бүүсэн. Цусан баг нөхөдөө дүүрэн боллоо. Цэрэггүй лейн руу явах хэрэгтэй байдаг. За улсаа үүдээс нь тойроо гарч ирээд дэвсээ бариад авсан. За wipe-ын дотоос buy back байхгүй. Wipe. Next buy байхгүй. Ай here дас. Wipe-ын зүгээр тэр чигтээ ингээд ухраад явчих хэвээр байсан. Үнэхээр ийшээ явсан ч бүтэхгүй гэх юм бол энэ үртэл яваад гутлаа зараад постлаа төв дээр пост буугаад буцаа гутлаа нийлүүлж болох уу уг нь бол. За ингээд дээгүүр цэргүүд олж ирээд автсан. Одоо ингээд голоороо гүйцэгээд өглөө. За саяны сүүлийн дээр Axe-ийн буруу орлого орж ирлээ. Viper өлтөө хийгээс Void нь вакуумлаа. Магадгүй өлтөө хийцэн бол яач ч байсан гэж магадгүй. Виштогторыг бол улсаа өгөөд Виштогтор алгууд зүг зүгээр яваад өгсөн байсан. Уг нь бол тэг вакууны гадна нэг Finger-д Void зодоод орчихсон. Эхний Axe-ийн орлогоос л буруу болчлаа да. Яа.